Сайн байцгаана уу? Нийгмийн даатгалын ерхий газраас 2-7 хоног тутамд нэг удаа иргэд даатгалагчдаас хамгийн түгээмэл ирүүлж байгаа асуудлын хүрээнд цуврал ярилцлагыг бэлтгэн хүргэж байгаа лээ. За энэ удаад бид эмнэлэг хөдөлмөр магадлах үйл ажиллагаа, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг хэрхэн тогтоодог үйл явцын талаар мэдээлэл хүргэх гэж байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр нийгмийн даатгалын байгууллагаас зарим төрлийн тэтгэвэр тэтгэмжийг олгоход нэн шаардлагатай одоо нэг үйл явц бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг тогтоох энэ явдал байдаг шүү дээ тийм. Тэгэхээр ямар хүмүүс ер нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаагаа тогтоох шаардлагатай гэдэг юм бэ? Энэ талаар яриагаа эхлэе гэж бодож байна. Ер нь бол иргэн даатгалагчд маань иргэд маань тийм ээ ямар нэг өвчнөр одоо ердийн өвчин юм уу ахуй осол дүртөөд эмчийн хяналтанд 3-6 сарын хугацаанд эмчийн хяналтанд дэмжлүүлээд биеийн байдлыг сайжрахгүй юм уу өвчин даамжрах тийм ээ эсвэл өвчин нь одоо хүнд өвчнөр өвдсөн ийм тохиолдолд бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг тогтоолох асуудал яригддаг. Энэ хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаагаа хойшоо одоо 3 сарын хугацаанд хянагдаад оншин баталгаажаад эмчилгээнд хамрагдаад тийм ээ эмчилгээ хийлгээд үр дүн өгөхгүй байгаа юм уу аль эсвэл өвчний хүндрэл үе шатаас хамаарат одоо 2 сайдын хамтран баталсан энэ тушаал жагсаалт байдаг өвчний энэ жагсаалт болон одоо эмнэлэг хөдөлмөрийн магадлалтай холбоотой бусад тушаал шийдвэрийн заалтыг тийм ээ болцол нөхцөл тэр юунуудыг хангасан тохиолдолд бол тухайн иргэнд хөдөлмөрийн чадвар алдалтыг эмнэлэг хөдөлмөрийн магадлах салбар болон орон нутгийн комиссууд маань одоо хурлаараа хэлэлцэж шийдвэрлэдэг байгаа. Мөн энэ эмнэлэг хөдөлмөрийн магадлах салбар болон орон нутгийн комисс гэж яриад байна тийм ээ. Тэгэхээр эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссийн дэргэд мэргэжлэр шалтгаалсан өвчний эмнэлэг хөдөлмөрийн магадлах салбар комисс ажилладаг. Мөн сэтгцийн өвчний эмнэлэг хөдөлмөрийн магадлах салбар комисс гэсэн ийм хоёр комисс ажилладаг. Орон нутгийн комиссд маань одоо бүх аймаг дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэд бол орон нутгийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссууд маань ажиллаад ингээд иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг тогтоох, сунгах, цуцлах энэ асуудлыг бол хэлэлцэн шийдвэрлэдэг байгаа. Тэгэхээр иргэд даатгалагчид маань шууд л өвдөнгүүдээ ч юм уу одоо хөдөлмөрийн чадвараа алдлаа гэж үзэнгүүдээ магадлах комисс руу хандахгүй эн чинь одоо тодорхой шат дараалтаа явах хэрэгтэй байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ үйл явцын талаар та илүү тодруулж өгөөч. Иргэд хамгийн эхлээд хаана хандах хэрэгтэй юм гэдэг ч юм уу тийм. За иргэд ямар нэг өвчин эмгээр өвдсөн тийм ээ осолд өртсөн ийм тохиолдолд бол эхлээд ерөөсөө эмчтэй л хандах хэрэгтэй. Эрүүл мэндийн байгууллагатай хандна тийм ээ. Өрхийн эмчтэй ханддаг юм уу? Төрөлцсөн мэргэжлийн эмчилгээ шаардлагатай бол дараагийн шатлалтын эмнэлгүүдээр хандаад оншоо тогтоолгоно хамгийн ихний нэлжин тийм ээ. Оншин тогтоогдоод оншин батлагдсан дээрэс нь эмчилгээ хийгдээд ингээд хянагдсан ийм тохиолдолд бол тухайн одоо хүнийг хянаж байгаа өвчтнийг хянаж байгаа одоо өрхийн эмч байдаг юм уу тийм ээ сум дүүргийн эмч байдаг юм уу төрөлцсөн мэргэжлийн эмч маань эмнэлэг хяналтын комисс гэдэг эрүүл мэндийн байгууллагын дэргэд эмнэлэг хяналтын комисс ажилладаг. Энэ эмнэлэг хяналтын комиссийн хурлаар хэлэлцүүлдэг байна. Тэгээ энэ эмнэлэг хяналтын комиссийн хурлаар хэлэлцээд тухайн хүнд одоо хөдөлмөрийн чадвар алдалт тогтоох шаардлагатай байна гэж үзэх юм бол эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссд одоо саналаа илгээдэг. Энэ эмнэлэг хөдөлмөр илгээсэн саналыг үндэслээд эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссууд маань тухайн хүний одоо иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг хэдэн жилээр тийм ээ хэдэн хувиар тогтоох уу гэдэг энэ асуудлыг бол эцэслэн шийдвэрлэдэг ингэж тогтоодог байгаа. Харин мэргэжлэр шалтгаалсан өвчний хувьд бол бас нэг онцлогтой түрүүн би хэлсэн тийм ээ эмнэлэг хөдөлмөрийн мэргэжлэр шалтгаалсан өвчний эмнэлэг хөдөлмөрийн магадлах салбар комисс гэж ажилладаг. Энэ салбар комисс маань яадаг вэхээр улсын хэмжээнд одоо яг тухайн хүний эрхэлж байгаа ажил хөдөлмөр нь тухайн хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлээд бие махбод тийм ээ нэмэг үүсгэж байгаа энэ тохиолдолд бол зөвхөн мэргэжлэр шалтгаалсан өвчний эмнэлэг хөдөлмөрийн магадлах салбар комисс маань ингэж тухайн хүний одоо хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг тогтоодог байгаа. Энэ комисс маань өөр бас дээрэс нь хурц хордлогод төрсэн хүмүүсийн бас хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох асуудлыг бол хэлэлцэн шийдвэрлэдэг ийм үйл явц байдаг байгаа. За эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн талаар бас жирийн иргэдийн тухайд ойлголт мэдээлэл багтай байдаг шүү дээ тийм. Энэ комиссд нь ямар бүрэлдэхүүнтэй гэдгийг, ямар хүмүүс оролцдгийг, ямар хурал нь ямар давтамжтай болдгийг тийм. Энэ талаар та мэдээлэл өгөөч. Тэгээ ер нь одоо жилдээ энэ комиссийн хурлаар хичнээн хүн дунджаар орж одоо тийм ээ хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаагаа одоо суугах тогтоолох үйл явцыг хийлэгдэг бай. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс гэдэг маань бол салбар дундын комисс гэдэг. Яагаад ингэж хэлж байгаа вэ гэхээр тухайн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн дарга бол нийгмийн даатгалын хэлтсийн даргаар нь ажилладаг. Мөн нийгмийн даатгалын байгууллагаас магадлагч эмч маань бол бас нэг гишүүнээр нь орж ажилладаг байгаа. Тэгээд орлогч даргаар бол аймаг дүүргийн нэгдсэн эмнэлгийн
эмчилгээ хэрэгсээ орлогч дараа нар бол суудаг байгаа. Тэгээд дээрэс нь үйлдвэрчний эвлэлийн байгууллагын төлөөлөл мөн одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагын төлөөлөл, нийгмийн халамжийн төлөөлөл тийм ээ. Тэгээд мэдээж төрөлцөн мэргэжлийн эмчнэр маань бол суудаг. Ихэвчлэн одоо тухайн орон нутагт аль чиглэлээр одоо жишээлбэл дотрийн өвчлөл, мэдрэлийн өвчл, сэтгцийн өвчин тийм ээ, гэмтэл, согог, бэцэслийн өвчин аль нь илүү давмгай байна гэдгээрээ энэ төрөлцөн мэргэжлийн комиссийн бүрэлдэхүүнд ажиллах төрөлцөн мэргэжлийн эмчнэрийг бол сонгон шалгаруулалтаар ингэ шалгаруулж тухайн комиссд бол ажиллаулдаг байгаа. Тэгэхээр одоо хувь хэмжээнийхээ талаар хоёлаа бас илүү тодруулж өгье гэж бодож байна. Бүрэн алдсан юм уу, хэсэгчлэн алдсан юм уу гэдгийг яаж тогтоодгийг, тэр одоо нөгөө өвчний онш мэдээллийг нэргэд харах, хандах боломж байдгийн юм уу тийм ээ? Тэр чагсаалтын талаараас мэдээлэл өгөөж. За тэгэхээр эрүүл мэндийн сайд болон хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын хамтран баталсан иргэн даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг тогтоох чагсаалтыг бол баталдаг байгаа. Энэ чагсаалтад бол тухайн яг өвчний учир тийм ээ, өвчин ямар үе шатанда байгаа, энэ тохиолдолд тийм ээ, онцлогоо шинжилгээндээ ямар өөрчлөлттэй байгаа тухайн одоо тохиолдлуудаа хэдэн хувиар тогтоох уу? Тухайлбал одоо нийгмүүд тийм ээ, гэмтлийн улмаас нийгмүүд хараагүй болсон ийм тохиолдолд бол 50%-аар одоо нэг жилийн хугацаатай ингээд тогтооно гэсэн бүр ингээд хувийн хугацаатай ингээд тусгаалаа заагаад өгсөн юм заалтууд байдаг. Тэгэхээр энэ заалтуудаа бол мөрдөөд ажилтдаг. Тэгээд дээрэс нь энэ жагсаалттай холбоотой бас эрүүл мэндийн яамны дэрэгдэх одоо яг тухайн мэргэжлийн салбар зөвлөлттэй хамтраад камер хоолой тийм ээ, доктор, мэдрэл сэтгцийн салбар зөвлөлттэй хамтраад яг энэ жагсаалтын заалтын үед ямар шалгуур үзүүлэлтийг хангасан тохиолдолд ямар шинжилгээгээр одоо оншин баталгаажсан байх вэ тийм ээ. Энэ тохиолдолд яаж хөдөлмөрийн чадвар алдалтыг хэдэн хувиар тогтоох вэ гэдэг асуудал маань дээрэс нь хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоочоод дараа нь сэргээн засах тусламж үйлчилгээг ямар байдлаар үзүүлэх вэ гэдэг хүртэл ийм лавлгаа зөвлөмж ном бол бас гарцсан гарын авлагууд бол байж байгаа. Тэгэхээр энэ хүмүүнээс бол танилцах боломжтой байгаа. За ингээ хөдөлмөрийн чадвар алдалтын хувийн хугацаагаа тогтоологчлоо тийм ээ. Тэгээ энэний маань гол зорилго нь бол нийгмийн баталгаагаа хангах, хэрэгээ тусламж үйлчилгээ авахд л чиглэж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр нийгмийн даатгалын байгууллагаас одоо ингээ хөдөлмөрийн чадвар алдсан хүмүүст ямар төрлийн үйлчилгээнүүд үзүүлдэг ингээ? За нийгмийн даатгалын байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ гэх юм бол хамгийн ихэнд бол одоо хөдөлмөрийн чадвар алдсны буюу тахир дутуугийн тэтгэврийг тогтоож олгодог байгаа тийм ээ. Тахир дутуугийн тэтгэврээ олгоно. Дээрэс нь үйлдвэрлэлийн осол тийм үү мэргэжлийн шалтгааллах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан байх юм бол тухайн даатгуулагчид одоо үйлдвэрлэлийн ослын сангаас сувилалд жилдээ нэг удаа сувилуулах тийм ээ 100% үнэгүй сувилуулах энэ сувиллын тусламж үйлчилгээний төлбөр зардал байна. Дээрэс нь магадгүй тухайн хүнд одоо протез ортопед хийх шаардлагатай тохиолдолд бол протез ортопедийн хийлгэсний зардлыг бол хуулийнхаа дагуу олгоод ингээ явдаг. Мөн одоо тахир зүгийн тэтгэвэр авч байгаа хүмүүс маань тодорхой ажил хөдөлмөр эрхэлж болно тийм ээ. Тэгээ ажил хөдөлмөр эрхэлж явж байгаад магадгүй тухайн одоо хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоолгосноос өөр оншоор өвчлсөн тохиолдолд тэр хүмүүс маань яадаг вэ гэхээр одоо хөдөлмөрийн чадвар түр алдсны тэтгэмжээ авах хүртэл юм хэрэгтэй байдаг. Тэгээд бусад юмнууд бусад хөнгөлөлт тусламжийн хувьд бол эрүүл мэндийн даатгалын төлбөрийг бол төр хариуцаад төлчихөж जैन тийм ээ. Дээрэс нь одоо нийгмийн даатгалын ажил хөдөлмөр эрхлэж байгаа үед бол нийгмийн даатгалын шимтгэлийг бол бас хөнгөлөлттэй нөхцлөөр ингээд төлөөд явах ийм үйлчилгээнүүдийг бол нийгмийн даатгалын байгууллагаас авж байгаа. Тэгэхээр хөдөлмөрийн чадвараа түр алдсан иргэд маань одоо эмчийн идэвхтэй хяналтанд байх үедээ эмнэлгийн хуудас авах шаардлагатай болдгоо тийм ээ. Тэр энэ эмнэлгийн хуудсыг цахимжуулах ажлыг бас нийгмийн даатгалын байгууллага зохион байгуулад явж байгаа. Тэгэхээр энэ талаар та мэдээлэл өгөөч. Ямар давуу тал иргэд даатгалагчдад бий болох юм те? Энэ ажил ямар хөө шатандаа явж байна? Тэгэхээр эмнэлгийн хуудас буюу бидний ярьж занснаар лист гэж ярьдаг тийм ээ. Лист маань хоёр янз байна. Нэгдүгээрт нь одоо хөдөлмөрийн чадвар түр алдсны эмнэлгийн хуудас байна. Хоёрдугаарт нь жирэмсэн амралтсны эмнэлгийн хуудас явж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ эмнэлгийн хуудсыг бол одоо цахимжуулах ажлын хэсэг маань байгуулагдаад ингээд одоогоор бол одоо яг техникийн шатандаа буюу одоо захин хэлбэрт шилжүүлэх тийм ээ. Эмнэлгийн хуудсыг бид нэр цаасан маягтан дээр гараар бичээд олгодог байсан бол тэр үйл ажиллагаагаа одоо захин хэлбэрээр яаж одоо шилжүүлэх вэ гэдэг энэ программыг одоо хөгжүүлэх энэ шатандаа бол явж байна. Тэгээд энэ үйл ажиллагаа бол хийгдснээр
нэгдүгээр даатгуулагчид маань одоо эмнэлэг дээр очиод тэр эмнэлгийн хуудсыг бичүүлэх гэдэг очирддаг тийм ээ. Очрлоод эмнэлгийн хуудсаа бичүүлдэг. Дээрээс нь дахиад нөгөө эмчлэгч эмчээрээ гарын өсөж зурулна. Байгууллагын одоо ерөнхий эмч тийм ээ, эмнэлгийн ерөнхий эмч тэр удирдах албан тушаалтнаар баталгаажуулна гэд маш олон ийм одоо шат дараалттай ийм үйл ажиллагаанд бол хүндрэл учирдаг. Энэ хүндрэл бэрхшээлүүд маань бас иргэд маань байхгүй болох ийм талтай байгаа. Гол нь яг үгээр эмнэлгийн хуудасаа сая 3 сард одоо эмнэлгийн хуудсыг олгох тэр журам маань батлагдсан, шинжлэгдэж батлагдсан байгаа. Тэгэхээр энэ журам дээр юу заасан гэхээр яг цахимаар олгож байгаа үеийн нэг онцлог бол эхлээд даатгуулагч маань эмнэлгийн тусламж үйлчилгээ авч явах үедээ эмчлэгч эмчтэй хандаад би эмнэлгийн хуудас авах тухайгаа бол өөрөө мэдээлэх хэрэгтэй байгаа. Үүний үндсэн дээр бол тухайн даатгуулагчийн одоо тусламж үйлчилгээ авч дууссан энэ хугацаанд бол тухайн эмчлэгч эмч маань эмнэлгийн хуудасаа бичиж олгоод илгээгээд баталгаажуулаад нийгмийн даатгалын байгууллага, ажил олгогч байгууллагаар бол шууд цахимаар илгээх ийм боломжтой болно. За иргэдэд хэрэгтэй мэдээлэлсэн танд баярлалаа. За үзэгчдээ өнөөдөр бид та бүхэнд эмнэлэг хөдөлмөр магадлах комиссийн үйл ажиллагаа за хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг хэрхэн тогтоодог үйл явцын талаар мэдээллийг хүргэлээ. Та бүхэн дэлгэцэнд гарч байгаа сувгуудад хандан илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой байгаа. Ингээд дараагийн дугаараар уулзлаа. Баяр таа.